Сайн байцгаана уу? Нэгдүгээр 7 хоногийн үндсэн хичээлийн маань асинхрон хичээлийн 2 дахь хичээл мөн эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр найруулгын төрөл, түүний ангилал гэсэн хичээлтэй танилцсанаа. Хичээлийн зорилго бол найруулгын төрөл, ангиллыг сэргээн санах. Ер нь найруулгын хэм хэмжээ гэсэн хичээл өмнөх хичээл дээр үзсэн. Энийг бас баттгах нь. Найруулгын хэм хэмжээ гэдэг бол үг хэлэг өгүүлбэр. Үг хэлэг өгүүлбэр найруулгын зохистой хэрэглээд баримтлах шаардлага дүрм журам юмаа гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ бол бичгийн хэлний хэм хэмжээ гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл ярьж бичиж болохыг хэрхэн яаж зөв товч тодорхой ярьж бичиж болохыг судалдаг ийм шинжилгээ юмаа гэж байна. Бичгийн хэл буюу уран зохиолын хэл гэдэг бол тухайн үндэсний аль нэг нутгийн айлгын дээр суурилж түгээмэл шинжийг баталсан байна. Энэ бол нарийн боловсруулагдсан ийм хэм хэмжээтэй юмаа гэж ойлгож байна. Уран зохиолын хэл бол тухайн үндэсний аман айлгыг бол нутгийн онцлогоор байнга тижээгдэн хөгжиж байдаг юм. Харилцааны гол хэрэглүүр бөгөөд артам нийт үгтэй сашгүй холбоотой. Найруулгын хэм хэмжээ гэдэг бол ердөө өгүүлбэр хоорондын уялдаа холбоо логик дараалал зөв байхыг хэлж байна. Ингэхдээ утгын хэм хэмжээний хувьд бол санаа утгын зөрчилгүй логик холбоотой байх ёстой. Үг зөв, хэлцийн зөв хэрэглээг сахисан байх ёстой. Мөн найруулгын зорилго нөхцөл хэрэглээнд тогтсон хэлбэр хэрэглэх ёстой. Үг ярианы соёл, зөв харилцааны илэрхийлэл байх ёстой гэж ойлгож байна. Ингээд найруулгын төрлийн судлагдсан тоомыг бас эндээс уншаад та бүхэн дээрээ тэмдэглээрэй. Орчин цагийн монгол хэлэнд найруулгын төрлийг бол дараах байдлаар ангилна. Орчинд найруулгын төрөл бол бичгийн найруулга, ярианы найруулга гэж. Бичгийн найруулга гэдэг бол албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга, сонин нийтлэгийн найруулга, уран зохиолын найруулга гэсэн дөрвөн төрөлтэй байна. Бид энэ бүлэг нэгдсээр бичгийн найруулгын тухай ерөнхийдөө авч үзнэ гэж байна. Найруулгыг бол дотор нь албан бичгийн найруулга, шинжлэх ухааны найруулга, сонин нийтлэгийн найруулга, уран зохиолын найруулга гэж байна. Албан бичгийн найруулга гэдэг бол хэрэг явдлын тухай дистрал нарийн тоочж бичсэн баримтч найруулгыг хэлнэ. Шинжлэх ухааных гэдэг нь бол байгаль нийгэмд хэрэг явдлын тухай өгүүлэлтөд түүний зөв тогтол харьцааг хэцүүлэн дүгнсэн ийм найруулгын төрөл. Сонин нийтлэл гэдэг бол хэрэг явдлын учир утгыг хялбарчлан тайлбарлах, мэдээлэх, дамжуулах зорилготой ийм учир зүйн нотлохоо хийдэг ийм найруулгын төрлөө. Уран зохиолын найруулга гэдэг бол байгаль нийгэмд хэрэг явдлын утга соёлынхын үүднээс бүтээл сэтгэхүйн төвшөнд уран дүр төрслөө бичсэн ийм найруулгын төрөл юм аа гэж байна. Энэ найруулгын төрөл онцлогийн талаар бас өмнөх мэдлэгээ баттгахыг. Найруулгын онцлог гэдэг бол албан бичгийн найруулга бол тогтсон хэв загвартай, утга санаа нь тодорхой, үгийг шууд утгаар хэрэглэсэн тийм ээ. Уран яруу дүрслэл байхгүй, сэтгэлийн өнгө аяс илрэхгүй, захирсан, тушаасан, хүссэн юм байстай найруулгын төрлийг бол албан бичгийн найруулга гэж нэрлэдэг. Тэгэхээр шинжлэх ухааны найруулга нь онцлог юу вэ? Мэргэжлийн хүмүүст зориулагдсан байна. Хийсвэр ойлголт бол голлдог, нэр томьёо ихтэй, итгүүлж үнэмшүүлэх, танин мэдүүлэх ийм зорилготой баталж нотолсон үг айстай байна. Тэгэхээр сонин нийтлэгийн найруулгын онцлог бол шин сургууль мэдээллийг цаг алдалгуудаа дамжуулдаг, шин санаа дэвшүүлсэн, шүүмжилсэн, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэн. Мөн уран дүрслэл далд санаа бүхий үг хэлхийг ашигласан, сэтгүүлж буюу бичгтийн сэтгэлийн өнгө аяс илэрсэн. Мөн баймж үнэлэмж ихтэй ийм онцлогтой. Уран зохиолын найруулгын онцлог бол зохиолчийн ур чадварыг бол харуулдаг. Хэлний бүхнийг жийг хэрэглэн, уран дүр төрслийг өргөн хэрэглэн, зохиолчийн сэтгэлийн өнгө аяс, үзэл бодол, хандлага, үнэлэмж чөлөөтэй илэрдгээрээ бусад найруулгын төрлүүдээс ялгаатай. Ярианы найруулга ямар онцлогтой юм бэ гэвэл хүмүүсийн харилцах амын яриа буюу хөрхөний мэдлэг боловсролын царт хүрээг харуулж яддаг ийм онцлогтой. Мөн хандсан үг ихэнх нь хэрэглэсэн байдгаараа бусад найруулгын төрлүүдээс ялгаатай байх нэ. Монгол хэлний найруулгын бүтцийг энд загварчиж харуулсан байна. Ер нь эхийн найруулга гэдэг бол дөрөв нь төрөл тухайдж байна тийм ээ. Тэгэхээр ямар найруулгууд байх вэ гэхээр ерөнхий хэлбэрээр нь бол загварт найруулга, загварт бус найруулга гэж хоёр ангилна.
За загварт найруулгад бол эрдэм шинжилгээний найруулга, албан бичгийн найруулга багтдаг бол загварт ус найруулгад уран зохиолын найруулга, сонин нийтлэлийн найруулга багтана гэж байна. За тэгвэл загварт найруулгад байгаа албан бичгийн найруулга маань ямар хэв маягтай байх ёстой гэхээр тооцоомжийн хэв маягтай байна. За эрдэм шинжилгээний найруулга бол эргэцүүлэмжийн хэв маягийг гулсна. За сонин нийтлийн найруулга бол аливаа зүйлсээ учир шалтгааныг тайлбарласан, таниулсан шинжтэй бол уран зохиолын найруулга бол энгийн цагийн дараалал, бичний дараалал хүүрнсэн хэв маягтай байна гэж. За загварт найруулгын онцлог нь бол албан бичгийн найруулгын хамгийн чухал юм бол бодит үннийг хүүрнэх ба тоочх хөлбөрөөр илэрхийлж бичсэн байдаг бол эрдэм шинжилгээний найруулга нь хийсвэр ухагтх хүнийг батлах ба үгүйсэх хөлбөрүүдэд бичсэн байна гэж ойлгож байна. За тэгвэл асуух сонин нийтлийн найруулга бол бүтээл сэтгэлгээн дээр тулгуурласан асуух, таамаглах хөлбөрөд зохиолсон байдаг бол уран зохиолын найруулга бол баймж чанарыг илэрхийлсэний захирах өсөх хөлбөрүүдэд илдэг байна гэж байна. За эндээс харах юм бол ерөөсөө найруулгын төрөл гэж юу юм бэ? Найруулгын хэв маяг гэж юу вэ гэдгийг эндээс харах боломжтой байна, тийм ээ. За тэгэхээр энэ загварыг дэвтэр дээрээ тэмдэглээд бас сайтар ойлгож, ухаарч ойлгоорой гэдгийг багшнаас зөвлөё. За ингээд найруулгын төрлийн талаар бас мэдээлэл байна. За энийг би дагаад уншина. За уншсан бол заавал дэвтэр дээрээ тэмдэглэж, багш руугаа тэмдэглээлгээж энэ би даалтын үйл ажиллагаагаа нэмж унших материалыг хэр зэрэг уншсан байна вэ гэдгээ тооцоолоорой гэдгийг сануулъя. За тэгээд эндээс товчхондоо тайлбарлахад бол албан бичгийн найруулга, эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын сонин нийтлийн найруулга. За албан бичгийн найруулга гэдэгт бол юу орох вэ гэвэл захирамжлалын баримтчгүүд орно, зохион байгуулалтын баримтчгүүд орно, мэдээлэл авалгааны бичиг баримтууд орно гэж ойлгож байна. За тэгвэл эрдэм шинжилгээний найруулга гэдэг бол бодит байдалд баримт нотлоход тулгуурсан ийм таамаглалуудыг баталж нотсон байста. За эрдэм шинжилгээний жинхэнэ зохиолууд байна. Мэргэжлийн цөөн хүмүүс зориулсан шинжилгээ ухааны онол арга зүйн зохиолууд багтана. За эрдэм шинжилгээний нийтлэг зохиолууд бас байж болно. За уран зохиолын найруулга гэдэг бол хэлний дүрслэх болон яруу хэрэглүүрийг өргөн ашигласан уран дүрийг бүтээсэн бүсийн сан нь бол бүхий л нөөцийг хэрэглэх боломжтой байдгаараа бусад найруулгын төрлүүдээс ялгаатай. За сонин нийтлийн найруулга дотроос сонины мэдээллүүд байж, жишээлбэл мэдээ сурвалжлага, тоо сурталчилгаа байж болно. За нийтлүүд байж болно, ярилцлага, шүүм, шув нийтлүүд байж болно. За өмнө найруулгууд байж болно. За эссе, тэмдэглэл, уншигчийн захидал, хүрэг найруулгууд зүйлс бол сонин нийтлийн найруулгын төрөл зүйл байна. За найруулгын төрлийн үндсэн шинжүүдийг бас уншиж, дэвтэр дээрээ тэмдэглэж, за өөрийн удирдлагатай суралцахыг багш нь зөвлөе. За эдгээр өгүүлбэрүүдийг, цогцлборуудыг уншаад бас ямар төрөлд хамаарахыг бас ажиглаад, за энэхүү сорилыг дэвтэр дээрээ тэмдэглэж хийгээд хийсэн байдлаа багш руугаа илгээж оноогоо тооцоолно гэдгийг бас анаараа. За миний АБ гэсэн 2 их өгч байна. За энэ 2 ихийг уншаад аль нь уран зохиолынх вэ, аль нь сонин нийтлэлийнх вэ гэдгийг бас ялгаж даалгаврыг гүйцэтгээрэй гэдгийг сануулъя. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдрийн асинхрон 2 дахь хичээл нь энд хүрээд өндөрлөж байна.